За сайн байна уу? Өнөөдөр болохоор би бас Batman бит хоёр гээд 5 жиргэн янзын бяцхан урлаг гэсэн намын талаар ярилцсан. За энэ дээр болохоор эхнийхээ чаптуудыг энэ битгий хижээ гэсэн байдаг. Одоо яагаад гэх юм бол битгийд ингээ өнөөгөө ертөнцид ингээд гоё амьдрал гэдэг үг шүү дээ. Бүр ингээ цаанаасаа ингээд одоо бичигдсэн юм шиг байгаад байдаг шүү дээ. Одоо гоё ажилтай байх хэрэгтэй. Өндөр цалинтай за энэ бол өндөр цалинтай байх хэрэгтэй. Тэгээд гоё ингээд гласс скиндээ гоё гэрэлцээ ястай байх хэрэгтэй. Одоо тий эрүүл амьдрах хэрэгтэй, жимд явах хэрэгтэй. Өшөө юу гэдэг үеийн төхөөрөмжийг авах хэрэгтэй гэж байна шүү дээ. За одоо гоё концерт үзэх хэрэгтэй юм байна тий. Концерт үзэх хэрэгтэй юм байна. Бүр аялах хэрэгтэй юм байна. Ингээд тэр улсад бүгднлөө ингээд аялах хэрэгтэй юм байна. Одоо тий нэхэд сурдаг байх хэрэгтэй юм байна. Тий зөв ингээд амин нон чалент байх хэрэгтэй юм байна. Энэ бүхэн чинь ингээд жоохон амар дарамттай. Тэгээд дээрээс нь энэ бүхнийг ингээд яг үнэндээ бид хэд яг хүсэж байна уу гэвэл бас тий бодов штэ. Тэгээ энэ болохоор зүгээр л тэрэн дээр ингээд гаргацсан. Бо тэрээр болоод үлдсэн. Одоо би ингээд яг үнэндээ миний нэг 2 жилийн өмнө 3 жилийн өмнө бодож хүсч мөрөөддөг байсан зүйлс одоогийнхтэй адилхан юм уу гэвэл бас үгүй. Би ингээ 2-3 жилийн өмнө илүү ингээд интернет дээр одоо бусад хүмүүс ингээ яаж ийн тэрнээс ингээ хараад би чинь ингэж байж болох юм байна. Ер нь ингээ сайн хүүгээд одоо тий сайн карьертэй байна гэдэг нь ингэдэм байна гэдэг ингээд бодоод авч үлдчихсэн байхгүй юу? Одоо болохоор миний ингээд итгэл үнэмшил арай өөр. Гэтэ би бас хэлж мэдгүй л дээ. Гэтэ би тэгэхэд ингээд илүү бага зүйл анхаалаа хандуулах хэрэгтэй гэж байсан. Тэгээд бас ингээд би тэгэхэдийн сэтгэл хөдлөл бүр ингээд амар хурдан өөрчлөгддөг. Одоо жишээлх юм бол одоо YouTube эхлэх бай гэж бодъё. Тэнгүүд би ингээд гоё YouTube хийж чадахгүй бол яана, хүмүүс намайг үзэж чадахгүй бол яана. Одоо тий хүмүүс намайг ингээд дэмжихгүй бол яана. Гингүүдээ би юу нь яагаад ингээд өөрөөсөө юм имзэглээд байгаа юм. Гингүүдээ тэгж буцаад аваад ингээд санаа зовоол тэгээл жоохон айдсан ингээд хүрээл тэгсэд агаад ямар ч бичлэг байхгүй. Яг надаа яг ийм зүйл нэг YouTube эхлэхээс өмнөх 1-2 жил бас ингээд бодогдчихсан байхгүй юу. За би ингээд амар гоё болоод бичлэг хийж эхэлнэ гэдэг ч юм уу. Яг үнэндээ ингээд гоё цаг маг гэж явахт байдаггүй. Тэгээд ер нь хідээж байгаагүй. Тийм байлээ. Тэгээд дээрээс нь одоо ингээд миний бичлэгийг нэг хүн үзээгүй байгаа ч гэсэн надад зүгээр. Надаа үнэхээр зүгээр. За тэгээд дараагийн нь болохоор аз жаргал бол ингээд өөрөө асуудал гэж аахгүй юу. Тэгээд би тэд ингээд аз жаргалтай болохын тулд чихрэдэл аз жаргалтай болохын тулд ингээд тий нөгөө ингээд буруу төвшил хэрэглэх юм уу эсвэл бол аз жаргалтай ингээд шорт богино хугацааны аз жаргалтай болохын тулд ингээд сколдох ч юм уу тий юм нэг байдлаар ингээд тэр болгон амар жаахан буруу. Тэгээд урт хугацааны ингээд бид хэдийн хичээж хийсэн юм хамгийн илүү амттай байдаг. Тэгээд нэмээд хэлэхэд гээд бид хэд бас ингээд хаяа аз жаргалгүй байхтай ч юм уу ингээд мэдрэх хэрэгтэй. Одоо би ингээд дайтай усад байсан бол яах вэ? Би одоо эмэгтэйчүүдэд ямар ч тийм ирэхгүй усад байсан бол яах вэ? Ингээд эсвэл бол тий би ингээд сурах их чөлөөгүй газар байсан бол яах вэ? Тий энэ бүхэн ингээд амар өөрийнхөөс байхгүй. Эсвэл бол би ингээд ажил хийх тийм ёстой санхүүгийн нөхцөлд байсан бол би яах вэ? Би надад энэ бүх ингээд цаг хугацаа гарахгүй байхгүй юу? Тийм болохоор тиймэрхүү ингээд зүйлсээс одоо байгаа зүйлдээ ингээд талархвал зүгээр. Тэгээд энэ номын дээр болохоор ямар жишээ байсан бэ гэх юм бол ингээд дайн
дараа амьд үлдсэн ингээ хүмүүс илүү амьдрал нь гоё болж эхэлсэн юм fulfilling, satisfying болж эхэлсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр хүмүүс ч одоо ингээ амьдрал ямар үнцэнтэй гэдгийг мэдсэн өвхөл гэж ингээ ямар юм байдаг юм бэ гэдгийг ингээ мэдсэн болохоор тийм ээ. За дараагийн нь болохоор ингээ чи юусоо онцгой биш. За энэ жаахан муухай л та. Гэтэ ингээ би тэгэхэд аав ээжтэй онцгой, гэрээхэндээ онцгой, тэг ингээд хамгийн дотны найзуудтай онцгой. Гэхдээ яг бүхэл дэлхийгээд одоо ертөнцөд ингээд бодоод үзэх юм бол одоо бодтоо төсөөлтөө би ингээд хаяа боддог байхгүй юу? Би байна. Миний амьдарч байгаа Италийн municipality юм байна. Тэгээд Италид 8000 орчим ийм municipality байдаг. Тэгээд Итали улс чинь ингээд Европын дэлхийн нэг хэсэг. Тэгээд яг энэтэй адилхан дэлхийд дахиад 191 ч юм уу тийм улс байгаа. Тэгээд дэлхийд амар олон тийм жижиг айланд байдаг. Бурхан минь ингээд дэлхийн амар том байгаа байхгүй. Тэгээд тэр дундаас бүр 8 тэрбум гаруй хүний дундаас би яг тийм онцгой биш. Яг хүнийхээ хувьас онцгой биш. Тэрийг ер нь мэдчихвэл мэдэх ёстой гэсэн байсан. За тэгээд дараа нь болохоор би тэгээд тийм шүү дээ. Өөрсдөө үн цэнийг амарсан сонин зүйлээс ингээд шалтгаалж дүгндэг гинэ. Одоо жишээлх юм бол би тэнэс хөөрхөн байх юм бол би тэнэс илүү ингээд оноо авах юм бол би тэнэс илүү мөнгө хийдэг байх юм бол би тэнэс илүү гоё ингээд хурцлдаг байх юм бол гэдэг ч юм уу. Тийм байдлаар ингээд боддог байх нь амар буруу. Тэгээд одоо энэ номон дээр одоо жишээлх юм бол нэг хамтлагын гишүүнээ ингээд нэг хамтлагынхан бүгдээ ингээд за чамайг ингээд авахгүй гэд яг дебют хийх өдрөд хэлсэн байхгүй. Тэнгүүд тэр гишүүнээ яваад өөр хамтлага нэгээд тэр нь амар амжилттай болсон ч гэлээ нөгөө хамтлагаасаа арай бага олго олдог, бага алдаатай байсан болохоор ерөөсөө тэрийг ингээд алдаа төлсөний мэддэггүй. Ингээд тэрнээс ааж байгаа харагдгүй. Тэгэл тэр ингээд уулаад яваад идэг. Өөр нь ингээд хэврэл байгаад байна. Ерөөсөө ингээд өөрийгөө үнэлэхгүй байхгүй юу? Хамаагүй ингээд тийм болохоор би тэгэхэд биш тий. Бусдаа ингээд хайцуулах нь ер нь өөртөө хийж байгаа юм буруу зүйл нь гэх юм уу? Ингээд өөрийгөө гомдоож байгаа зүйл гэх юм уу? Тийм болохоор би тэгэд өөрөөсөө ингээд амьдралаад өөрөөсөө хурдтай ингээд амьдарч байгаа шүү дээ. Тийм болохоор би тэдний хайцуулах хэрэгтэй үнэн нь бол өөртөө тэгээд бусдаа хайцуулах юм бол тэгээд дараагийн зүйл нь болохоор би тэр ингээ өдөр тутамдаа маш олон сонголтыг хийдэг. Тэгээд тэрэн дундаасаа би тэгээд яг өөрт хэрэгтэйг нь сонгох хэрэгтэй. Хэрэгтэй. Тэгээд би тэгэхэд өдөр тутмынхаа амьдралдаа шүү дээ. Ингээд гарч байгаа асуудал тийм зүйлс дээр ингээд 100% өөрсдийнхөө талаас ингээд хариуцлагаар нь бодож үзэх хэрэгтэй. Яагаад гэх юм бол одоо жишээлбэл бол ингээд OCD-тэй. Би ч нэг OCD-тэй би угаасаа одоо ADHD-тэй шүү дээ гэж өөрсдөө ингээд дүгнэнгүүтээ эсвэл бол тэг би угаасаа ингээд сэтгэл санаагаа унтсан байгаалаа би ч ихэд идэж байгаа. За иймэрхүү байдлаар ингээд өөртөө бүр нэр хаяг болгоод энэ чинь бүр амар буруу зүйл байхгүй. Тархиндаа өөртөө ингээд амар муухай зүйлийг хэлж байгаа. Тэрээс нь ингээд дандаа хохирогчийн ингээд нүдээ өөрийгөө хаадаг байгаа байхгүй. Тэгэхээр тэр асуудал нэг тийм шийдэгдэхгүй. Too bad. Тэгээ би тэгэхэд зүгээр ингээд өөрсдийнхөө гоё энергийг бодох бодлоо ингээд буруу зүйл тийм юм жижигхэн эсвэл ачаагүй тийм зүйл ингээд санаа тавиад байхлаар ингээд
амар дивизэл. За тэгээд you're wrong about everything буюу чиний буруу ерөөсөө ингээд чиний хэлж байгаа бодож байгаа бүх зүйл чинь буруу. Гэ миний ч бас буруу гэж байгаа хгүй юу. Тэгээд ер нь одоо надад нэг яг ямар итгэл үнэмшил бодолд хүрсэн бэ гэсэн гэвэл ингээд би шинжлэх ухаанд жоохон нэг их итгэдэггүй. Дээрээс нь хүмүүс ингээд ямар нэгэн одоо мэтгэлцэн дээрч бай ингээд баримт олохдоо яг өөрийнхөө талаас нотлох баримтаа хайдаг болохоор ингээд нөгөөдхийн ингээд нэг сайн бодож үздэг ч юм уу эсвэл одоо шинжлэх ухааны жишээ юм дэлхийг ингээд хавтгай гэж нотолж яснаа дараа нь хэдэн зуун жилийн дараа бүр хийм байна. Тэгээд ер нь ингээд 100% үнэн байна гэдэг юм ингээд амар хэцүү. Тэгээд бүх зүйл ингээд байглаас өгөгдөлтэй болохоор ингээд энэ байгалыг ойлгох юм тийчхээр өөрөөсөө амар хэцүү. Бид хэд ингээд төхөж чадна гэхдээ ингээд яг ойлгоход хэцүү. Тэгээд бид хэд ингээд ямар нэгэн бодол төрөөд хүмүүст ингээд хариулж хахад яг үнэндээ тэр нь хамгийн зөв сонголт мөн үү гэдэг гэвэл бас үгүй. Бид хэд ингээд яг үнэндээ үнэхээр төгс зөв сонголт гэж бодох байхгүй. Тийм болохоор ямар нэгэн байдлаар бидгээд энийг за мэддэг байх хэрэгтэй. Тэгээд бид нь less judgment to each other гэм би энийг ингээд илүү сонсдог байх хэрэгтэй. За тэгээд failure буюу ингээд одоо алдаа оноо нь шүү дээ. Амар хэрэгтэй. Тэгээд алдаа оноо гэдэг чинь ингээд биш ээ. Амжилттай ингээд сашгүй холбоотой. Одоо жишээлх юм бол 40 жил ингээд зурсан хүний ингээд зураг нь бүр амар олон алдаа туулсан одоо амар олон тийм зураг ингээд гоё санагдаагүй ч юм уу ингээд дратлаад үлдээсэн тэрний ингээд өөртөө 40 жилийн дараа амар гоё зурдаг байгаа шүү дээ. Тэр өөртөө ингээд алдааны бүтээл байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээд хэрэг алдаж байна бидгээд ингээд төдий чинь бидний ингээд өөртөө улам гоё бүтээж ин гэсэн үг. Тэгээд зүгээр л ямар нэгэн зүйлийг хий. Ерөөсөө бодох задах юм байхгүй. Тэгээд ингээд өөрийгөө шүдэх хүмүүс гэдэг чинь би угаасаа тэгж чадахгүй хүүе над чинь би зурж чадахгүй юу яриад байгаа ингээд гэдэг. Үнэндээ бид зүгээр л хийгээд үзэх хэрэгтэй. Ер нь ингээд хараад авлаа хороод л хийдэг ингээд хүний хийж чадахгүй юм ингээд хүн хийж чаддаг байна гэж за хүний хийж чаддаг юм хүн хийж чадахгүй байна гэж байхгүй. За тэгээд дараагийн болохоор бид хэд ингээд амьдралдаа амар их хязгаартай байх хэрэгтэй, үгүй гэж хэлэх хэрэгтэй. Тэгээд үгүй гэж хэлэх хэрэгтэй. Одоо жишээлбэл би гоё гэр бүлтэй байханд бол би ингээд гоё найзуудтай байханд бол би тэр хэдийн ингээд муулахгүй байх хэрэгтэй. Тэр муулах асуудал үгүй гэж хэлэх хэрэгтэй. Энэ амдаа тэнцсэн. Тэгээд бас би эрүүл амьдрахын тулд ингээд мод үйлчлэлтээ үгүй гэж хэлэх хэрэгтэй. Би хичээлдээ илүү үр бүтээлтэй байханд бол би ингээд өөрийнхөө сатаруулж байгаа утсыг ч юм уу сатаруулж байгаа зүйл дээр бас үгүй гэж хэлэх хэрэгтэй. Гэт энэ мэдчлэнгээр бид хэд тийм хязгаар тавих хэрэгтэй. За тэгээд бас ингээд амар гоё үг байсан болохоор хүмүүс ингээд okay, I don't have to make everyone I met like me. Гэт би уулзсан хүн болгоно надад дуртай болох алахгүй байхгүй юу? Үнэхээр алахгүй. Тэгээд яг миний ингээд үнцийн тэр хүмүүсийн надад яаж ингээд ивэлтэй хандсанаар ингээд тодорхойлохдохгүй бид хэдийн үнцийн угаасаа байж л байсан. Тэгээд ер нь бусдаас хамааралтай байна гэдэг чинь амар буруу тэрийг юм болох хэрэгтэй.
За тэгээд хамгийн сүүлчийн chapter дээр нь болохоор ерөнхийдөө чи өхөн тэгээд хүмүүс бүгдээрээ өхөн би өөртөө уучлаарай гэхдээ энэ нь үнэн. Тэгээд хүмүүс ингээд амьдралын туршид тийм болохоор өөрсдөө immortalize буюу өөрсдөө үлдээх зүйлээр амар хийдэг. Одоо жишээлх юм бол байшин барих, хөшөө босгох, тэгээд том цолыг ингээд хүртэх ч юм уу, эсвэл бол бүр ингээд гэр бүлтэй болох, хүүхдтэй болох ч юм уу. За тийм байдлаар амар их тиймэрхүү юмуд хийдэг. Тэгээд хүмүүс ингээд амар их үхэл гэсэн ингээд сэдвийг ингээд avoid хийдэг штеп, ингээд зайлсхийдэг. Тэнгүүд яг үнэндээ энийг ингээд ойлгон байгаа. Бид хэд ингээд эндээ нууц болгоом бол бид хэд огт юу ч хийж хөдөлж чадахгүй. Тийм болохоор бид хэд тэрийг мэддэг болчихом бол бид хэд агшин тутам бид хэд амар үнцэнтэй болох байхгүй юу. Тэгээд тийм болохоор тэгээд бид хэд ингэ өдөр болгон 20 минут бүхэн бид хэдийн цаг хугацаа бүгдээрээ ингээд энэ том банк. Тийм болохоор энийг ингээд яаж засуулахаа, яаж ингээд амьдрахаа бид хэд өөрсдөө шийдэх хэрэгтэй гэж ойлгосон. Тийм ээ наа. Жохон сөрөг байдлаар дуусгачлаа. Гэхдээ миний бичлэгийг үзэн баярлалаа. Би яг энэ номыг ингээд тайлбарлах гэж англиар хэлбэж үзлээ, монголоор хэлбэж үзлээ. Энэ хэл. За. Мэдээж баярлалаа.